Багшааны яриаг зөв сонсож байгаа байсан тийм ээ. Introduction хичээл байгаа. За энэ дээр бид нар юу үзэх вөхөрөө одоо хин нэгний хооронд нь танилцуулж сурнаа. За. Маш олон янзаар танилцуулж байгаа. За хэвчлэн ер нь альбом фор танилцуулж байгаа даа. За хэнийг эртэлээ хичээлээ явуулж тээ. Баасан жаргал энийг уншаарай. Introduction гэж яасан та за. Тэгээ нэй гэж хэлж байна. Багш нь жижиг хэлж байна уу жоохон томруулах. Тэгэхээр багш нөгөө introduce гэхөө introduce гэр үйл үгээр байна гэсэн. Одоо нөө may I introduce гэж явах уу? Introduce. Харин тий introduce гэнэс тий. Тэгээ introduce юу гэдэг. Нэг оронд өөр нэр хэлчих болно гэсэн үг заяа. За яваарай. May I introduce you Nasa? Okay. За үргэлжлээд яваарай. This is Tall my friend. Okay. За энэ маань хэрэг May гэдэг нь маань би таныг тийм ээ Jim одоо Smith гэдэг хүнтэй танилцуулах уу гэдэг байна. Үүгүүдээ дараа нь энэ бол одоо хин гэдэг. Өөр Марта гэдэг хүнтэй танилцуулж байна тийм үү? За энэ бол миний найз. За дараагийнх нь болохоор юу гэж яхаа? Love тийм ээ? Love мисэт. За love гэдэг нь одоо би өөрийгөө танилцуулах юм зөвшөөрнө гэсэн үг. Шууд Монголын тэмдэглэлээ тэмдэглэе яваа. За. Уучлаарай жоохон чанга ярьж болох байх шүү. За. Би өөрийгөө танилцуулж болох уу гэж байна. Love гэж юм шүү. Allow me to introduce myself. My name is гэд одоо хин мөнгө туул гэдэг юм шүү тийм ээ. За дараагийн хэсгийн мөнгө туулаа уншаарай. I have been looking forward to meeting you. Meeting you. Камераараа харчлаа зааж meeting you. Тэгээд my name is Мөхтөл аа. Энэ хоёрыг нэгийг хэрэглэх юм шүү тийм ээ. За энэ нь болохоор би тантай одоо танилцахыг бэлсгийн ядан одоо хүлээж байлаа гэсэн санааг хэлэх юм шүү дээ. Тэгэхээр энэ одоо энэ нэгэн үнтэй танилцахыг хүсэж байгаа тохиолдолд чи энэ үгийг хэлээд танилцаж болох юм шүү дээ. За тэгэхээр энийг болохоор my name гэж хэлж болох юм шүү. Таны айгүй содол байна. Амжил. I am. Таны амжил. Тийм үү ямар сайн би бол нэг чанга гэдэг юм да. Чи өөрийнхөө дуугийн чанга юм уу? Баасан жаргал багшаан дуу хэр вэ? Гайгүй. Сонсогдчихсан. Тийм үү? Гайгүй. Туул өгөөч чанга юм уу? Тий. За дараагийн хэсгийг хэдүүлээ. Би бүр эцгээр нь тавьчихсан. Тийм үү? I'd like гэд харсан уу? I'd like you to introduce my aunt. Aunt чинь билээ. Аав. Okay. За тэгэхээр би одоо хэнийг танилцуулах гэж байна? Аав ахага. Аав их ч аавга хоёулангийн хэлнэ. Биш ээ. Одоо ээж аавын эрэгтэйл нь хоёулангийн хэлдэг тийм ээ. Эмэгтэй нь болохоор аант явчихдаг тийм ээ. За тэгэхээр танилцуулмаар байна. Дараагийнх нь let me introduce myself. Бинийг юу гэж болох юм аа? Би өөрийгөө танилцуулах. Надад өөрийгөө танилцуулаач. Let me introduce биш ээ. Let me би өөрийгөө танилцуулахыг минь зөвшөөрнө гэсэн үг шүү. Let me тийм ээ. Өөрийгөө танилцуулахыг минь зөвшөөрнө гэдэг утгыг let me гэж хэлж болох нэ. Ийм олон янзаар одоо хүн тийм ээ. ойлгосноо. Үндсэндээ энэ дээдлийн хэсэг 5 янз байх юм шүү тийм ээ. За дараагийн хэсгийг хэдүүлээ харцгаая. Уншаараа басан жаргалаа. Good morning. My name is Pascal. Okay. За эсвэл үс нэрлэх нөө. Hello. За энэ болохоор дээр давтагдсан үг орж ирж байна тийм ээ. За мөнх насаа чи нөгөө ярих боломжтой байгаа юу? Боломжгүй хэвээр байна уу? Хажууд хүмүүс байгаад байна уу? За нэг хэдэн оюутантай байгаа шүү дээ. Гоё хэлээр яриад байна. Мөнх тулаа уншаарай. Байна уу мөнх тулаа? За баасан жаргал уншиж. May I introduce myself? I have always wanted to meet you. My name is Pascal. Энийг орчуулаарай. Юу гэж орчуулах вэ бид нар? Та надад өөрийгөө танилцуулаач. Би тантай одоо уулзахыг хүссэн. Яа.
Би өөрөө танилцуулж болох уу? тийм ээ. гэсэн үг шүү дээ тий. Би өөрийгөө танилцуулж болох уу? Би тантай одоо танилцахыг өргөж хүсдэг байлаа. Миний нэрийг тэр ерөнхийдөө би гэсэн санаа яваад байгаа үстэй тий. Энд дээр би таныг танилцуулах уу? Би өөрийгөө танилцуулах уу? Би таньтайг одоо танилцах гэсэн яадаг үг байж байна. За тэгээд энэ may I introduce гэхээр бүр айгуу тийм албан ёсны болоод байна тий. Хүндэтгэлийн хэлийг ойлгочихлоо юу? Хүндэтгэлийн албан ёсны үг гэсэн үг. Би таныг тэгэхээр энэний оронд чи my teacher гэж оруулж болох юм байна тийм ээ. My friend. За энэ дандаа би гэсэн санаа авах нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ дээр conversation гэдэг нь харцгаая. За дуулаа уншаарай. Student 1 гэдэг. Тэгээ passenger бол 2 болчих. За харж байна уу тулаа? Тулаа сонсож байна уу агшаага? Тулын микрофон болохгүй юм болов? За хин уншиж явчих. Баста өөрөө уншиж явах. Yes, may I introduce myself? My name is Baska. Okay. За хариултан дээр нь юу гэж хэлнэ вэ? Тулаа. I'm glad to meet you. Энэ арай энэ олон янзыг харж байна уу? Happy. Okay. I'm glad. Please. I'm late. Okay, pleased. Like to meet you гэдэг үгнүүд тэгэхээр 1 2 3 4 янзаар хэлнэ шүү дээ. Энэ маань бүгдөө би одоо баяртай байна, таатай байна, тааламжтай байна илэрхийлэх юм шүү дээ, тий? За хариулт нь юу гэж хэлнэ вэ? I'm glad to meet you too. Хойно хамгаал би ч гэсэн тантай танилцсандаа таатай байна гэсэн санаа юм шүү дээ. Nice to meet you too гэхээр тэр нь зүгээр л ингээ хэлэх юм байна, тий? Би яачаа. За дараагийн хэсгийг харъя. How do you do? За энэ нь болохоор та сайн байна уу гэдэг анх удаа хин нэгэнтэй одоо уулзж байхдаа хэлдэг. Энэ нь юу н албархуу яриа гэж хэлдэг шүү. How do you do? Хариултанд нь how do you do гэдэг хэлж болно гэсэн. Ерөөсөө танихгүй үнтэй. Албан журмаар бол хүн тантай how do you do гэж мэдчихвэл та буцаа юу гэж хэлнэ вэ? How do you do? Ингэж мэдчихнэ шүү дээ. За дараагийн туулаа уншаарай. Туулах микрофон болохгүй юм байна. Туулаа сонсож байна уу? Багш энэ нөгөө 11-ээс хойш энийг юу н Wi-Fi нэстэ амар мөх болчихсон юм. Уцч нь болохгүй юм. Орж хараад байна би. Тэгвэл чиний шүлжээ муу байгаа юм байна тий. Энэ Wi-Fi хүн сүлжээгээ болоод. За энэ дээр нэг бас нэг яриа маань энэ байгаа. I like you to introduce my manager. Энэ дээр бид нэр дээр би таныг одоо би өөрийнхөө менежертэй тань. Яг үнэ. Өөрийнхөө менежер. Энийн оронд хин бэ? Менежер тий. Шүүл teacher гэдэг ингээд нэр үг нь солиод яваад байна гэсэн үг шүү. Тэгэхээр би таныг ингээд хэлээд яа. You гэж to гэж хэлж байна. I'd like to introduce I would гэсэн үг шүү. I'd like you to introduce my manager. Тийм үү? Хариулт нь nice to meet you. So nice to meet you too. гэдэг нөгөө to гэдэг хэлхээ хэлээ явчихнэ. За дараагийн нь болохоор албан бусгийн ойлгоч болно. Can I introduce my colleague? Daniel colleague гэж хэнийг хэлдэг юм аа? Colleague гэж юм бэ? Мэдвэ? Colleague юу лээ? Colleague гэдэг үг мэдэх юм байна уу? Нөгөө хамт ажилладаг хүний хэлдэг шүү дээ. Манайхаа бас ингээд хамт одоо сурж байгаа оюутнуудаас хэлдэг гэсэн үг. За тийм үү. Даниэл хамт ажилладаг. Даниэлийг танилцуулж болох уу гэдэг энэ энгийнээр ярьж байна гэсэн үг. За хариултанд нь шүү. Тэгвэл яах вэ? I'm pleased to meet you. Би тантай танилцсандаа таатай байна. Тийм үү? Хариултанд нь бас адилхан хойно юу гэдэг үгийг залгаад нэгэн тантай танилцсандаа таатай байна. За дараагийн үг рүү гоё. За энэ дээр бид нар юу үзэх вэ? Describing people's appearance. За энийг юу гэж хэлэх вэ? Хэлгээд үзтээ. Describing people's appearance. За энэ нь болохоор юу гэдэг вэ? Хүмүүсийн гадаад төрх байдлыг. Тодорхойлох гэсэн юм шүү дээ. Тэгэхээр бид нар одоо хүнийг одоо анх одоо хүнтэй уулзтаа нэг хүнтэй уулздаг бол юу вэ?
Тэр хүний дүрсэлж хэлэх юм биш да. Тийм царайтай ийм үстэй ойлгосноо. Энэ хичээлээрээ ийм давхар үзнэ гэсэн. За энэ article байгаа who is гэж харж байна уу? Who is got энэ хоёр юугаар ялгаатай гэж байна? Тулаа микрофон хаачихдах уу? Аюу шугал. Who is got. Энд дээр болохоор ялгаа нь ерөөсөө ингээ ойлгоч манайхаа. Who is handsome харж байна уу? Who is handsome? Эсвэл юу гэж хэлэх вэ гэдэг нь? Who is beautiful? Who is pretty? Who is good looking? Who is cute? Who is sexy? Who is attractive in the picture гэдэг одоо бид нэр хин хамгийн царайлаг handsome гэдэг нь эрэгтэй хүн дээр хэрэглэдэг байгаа тийм ээ. За beautiful гэдэг нь эмэгтэй хүн дээр pretty хэрэглэдэг. Good looking гэдэг маань гоё сайхан харагдах гэсэн үг байна тийм ээ. Сайхан харагдах. За cute гэдэг маань бүх зүйл дээр хэрэглэдэг. Хүүхд дээр чийж болно гэсэн үг, эд зүйл дээр чийж. Хурдан. Игдүүтэй. Гэсэн үг байна шүү тийм ээ. За энэ болохоор sexually болохоор маш гоё тийм ээ. За энэ зурган дээр одоо хамгийн царайлаг нь одоо царайлаг нь хэн бэ гэдгийг эрэгтэй хүн дээр хэрэглэнэ гэсэн үг байна шүү дээ. Дараагийн нь who is got. Бүх насан суухгүй гэж штэ хичээлдээ. Мөнхөөсөө Дүүний тэгш гарлаашаа. Тэг. За амжилтны сэвдэрээ. За баярлалаа. Бүх насан өөр хичээлтэй юм л да. Солонгос хэлтэй. Тэгэхээр энийг одоо учир нь болж байна who is. За энэ дээр got гэдэг үг нэмэгдсэн байна тийм үү? Got гэдэг нь Үүлэг болоо. Тийм юмтай яг нь үүлэгтэй. Энэ дээр үүлэг нь is гэж орж байгаа юм уу? Who is got short curly brown юу ээж то hair гэж асууна. Энэ удаа хин одоо богинохон буурчгар бор үстэй вэ? Энэ дандаа тийм юмтай вэ гэсэн санаагаар who is got гэж хэрэглэх юм шүү. За энэ дандаа өсөөх юм. За тэгэхээр long straight гэдэг маань урт тий. Тэгэхээр баасан жаргал юу гэсэн нь who is got long straight hair тий. hair. Урт шулуун үстэй вэ? Wavy hair гэдэг нь манай шаргал долгионтой үсэг гэж байгаа. Одоо шаргал гэдэг нь hair гэдгийг хэрэглэдэг. Wavy гэдэг нь том ингээд долгионтой үснүүд байдаг шүү дээ. Зүгээр ингээд хайчаар ороцсон. Тэр үсийг хэлнэ гэж. Light brown гэдэг нь болохоор цайвар бор тийм үү? Dark brown одоо нэлээд хар бор. Яг үнэ. Гүнбор. Гүнбор гэсэн. Shiny black hair гэдэг маань шар одоо гялалтсан тийм хар устай. Shiny black hair. Гэрэлцэн хар устай ч юм уу. Тэр бид who is got гэж энэ үгнүүдийг алин жишгэж болох юм шиг болж байна уу? За тийм. Энэ айгүй сонирхолтой байгаа. За тэгэхээр н одоо нэг хоёр нь ярмаар ах юм. Одоо хин баасан жаргал эндээс who is гэд нэгийг асууж байгаа тийм зургнууд нэртэй байгаа харж байна уу? Чи өөрөө асуугаад өөрөө хариулахаас одоо ярих тусмаа чиний англи хэл чинь сайжирна гэсэн үг заяа. За асуугаарай. Who is beautiful in the picture? Окей, за хариулаарай. The picture зүгээр нэр is за Francesca. яг чичээд нэрээ хэлчих. Юу гэж хэлж байгаа бэ? Эндээ picture гэж хэлж болно. За. Нэр хэлчих заяа. За in the picture Francesca. Окей, Francesca гүцэг. Francesca is beautiful. Ингээ болж байна. За одоо тэгэхээр дахиад нэг өөр үгийг асуугаад нэг хоёлаа. Одоо эрэгтэй хүн дээр хэлээрэй. За who's handsome in the picture? За хариулаарай. In the picture handsome is Ben. Нэрээ хэл. Ben is handsome гоё. In the picture Ben is handsome. Одоо би нөгөө нэг урт хар үстэй гэвэл зүгээр should I have got the long black hair ч юм тэгж хэлээ шүү дээ. Should I have got гэж хэлээ. Got гэдэг үг нь заавал байхгүй чи хар ус болчих байхгүй юу? Ойлгосноо. Жишээлбэл I am гэдэг хүн ойлгочих юм шүү. Зүгээр энэ дэр he she дээр he is дээр заавал got-ыг хэрэглэж байна. I дээр бол арай өөр очно. I have гэх юм шүү тийм ээ. За энэ тэгэхээр ингээд өөрөө өөртөө яриасан. Got гэх хэрэггүй үстэй шүү. Жишээлбэл who is
юу гэдэг attractive in the picture гэдэг асуулаа. За энэ дээр Anne гэдэг юм тий. Anne is attractive in the picture гэдэг. In the picture гэдэг үйлдэл хойно оруулж болно. Эсвэл эхэнд нь оруулж болно. Ойлгосноо? За. За одоо мөнхд бол асуугаарай. Одоо энэ үснээс энэ дээр нэрийн үснүүд би Монгол үгээр багш нэлээд үгүй. What's your hair style? Басан жаргалаа. What's your hair style? Юу асуух юм бэ? Гэдэг who's got гэдэг. Who's got за энэ За ойлголоо. Who's got энэ үснээс brown okay, who's got brown hair? Short brown hair. Short brown гэж яах вэ? The who's got this brown hair? Curly brown. Даавгүй ашиглаад ирсэн. Short curly brown hair. Who's? За байна уу тийм үстэй хүн. Энэ юм шиг үү те? Нэр чинь энэдэн жижиг юм шүү дээ. Байна. Яасан гинэ? Энэдэн жижиг юм биш. Нэр нь ахгүй. Энэ чихэн гэдэг гэж нэр нь байдаггүй харин. За яг вэ? Нэр зохиолчих юм байж тоо. За, John. За John. Хариултаа John is got. John is got short curly brown hair. Okay. За дараагийн энэ дахиад шиг үсэг юу гэдэм бэ? харин яг хэлэх гэж байгаа чинь. За энэ юм ба. Cat гэдэг маань тийм ээ. Ийм жижигхэн одоо баг өсгөөшгүй үсийг хэлнэ гэсэн. Crew cat. Багш нь дараалал нь тавьсан байгаа. Харсан уу? Маш жижигхэн үс. За hair band гэдэг маань опер чиг юм биш. Харж энэ зургийг Lucy байна тийм ээ. Тэгэхээр ийм опорчтой үсийг бид нар үс гэдэг юм дээр байн. Гэхдээ энэ чинь нөгөө hair band гэдээрээс ордог head band гэж бас ордог үстэй. Тийм энэ hair band гэж хэлдэг шүү дээ юу? Тийм үү. Тийм. За дараагийнх нь flat top гэдэг нь одоо энэ Монголд болохоор энийг нөгөө спорт хайлмаг гэж яриад байдаг да энэ дөрүүлчин дөө. Энийг хэлж байгаа. Харж байна уу зургийг? Юу ядаргаатай олон янзэр хэлдэв тийм багшаа. Тийм шүү дээ. Тэгэхээр энийг хэрэглэснээр та хүмүүс ингэж үсийг ярьж сурна гэсэн үг шүү дээ. За зүгээр short hair long hair гэж хэлдэг. Зүгээр short hair гэхэр чи өрчин дээр очиж ихээр чи нэг юм дээр засч болохгүй үстэй. Ойлгохгүй. За энийгсээ хараарай. Тийм үү. Тэн хайр. Энэ дээр болохоор энэ зургийг харах нь бүр баг үсгүй дөнгөж ургаж байгаа үсийг skin head гэдэг. Skin гэдэг нь юм дээрс. Тэ. Тэр skin head гэдэг нь ийм үсийг хэлэх нэ. За dreadlocks гэдэг энэ үсийг харж ирсэн үү хоёр? Тий. Ер нь энэ юунад өнгөт арьстангууд айгүй хэрэглэдэг тийм. Нөгөө нэг яг нөгөө буржар биш хэрнээ нэг сони ингээд энийг яхад айгүйх цаг хугацаа зарцуулах гэсэн хэдэн цаг хилээ энийг хийхэд шүлжээж яадаг шүү дээ. Тэ? Ол шиг ийм өстэй хүмүүс байдаг үстэй Африкгүй. Тий, одоо Монголд бас айгүй мод ганц хоёр хүмүүс ингэ явж байгаа. Энэ үсийг бид нар юу гэж хэлэх вэ? Dreadlocks гэж хэлсэн юм шүү. Харахгүй юу? Dreadlocks. За чэйжлээрээ энэ. За дараа cornrows. За corn гэдэг нь энгийнээр яг corn шиг харагдчихжээ. Corn шиг ингээд. Энгийнээр чинь corn гэж юу? Тэгээд нөгөө rose гэд баг нь игнээ болоод ингээд. Тэр шүүцсийг ингэж хэлэх юм шиг. Тэгээд чигчээ арай энгийн байгаа үстэй тий. Cornrows. За дараагийн үг нь plate гэж хэлдэг. Plate гэх нь yuki braid гэнэ хурмын юм шүү. UK гэх нь United Kingdom-ийн дохиод. Англи британчуудыг хэлж байгаа шүү дээ. Braid гэхээр Америк хэлнэ гэсэн үг. Braid гэж хэлээд British English-ээр plate гэж хүлцэн үсгийг хэлэх юм гэдэг. Окей. За дараах нь Mohican гэдэг. Mohican. Энэ болохоор энэ үсэг гэж байгаа. Одоо энийг болохоор юу гэх юм? Манай хэлд үсэг панк гэж ярьдаг. Rock-уудын тасалтай байна чаа. Энийг болохоор Mohican гэж байна шүү. За энэ үснүүдийг харчлаа. За одоо тэгвэл асуунаа. Асан жаргал асууя. Энэ хүмүүдээс бүх монгол үг хэлтэй. Цогт амар. Тэгээд нэг нь болохоор энэ хариулт юм тий. За. Who's got cornrows hair? За хариулаарай. Ямар хайр? Cornrows гэж хэлсэн ч болно. Энд чинь өөрөө угаасаа шүү. Francisco is cornrows hair.
Princess. Штэ. Princess with calm brown hair. Anne is got энэ ингээ дараалалаараа тавьсан байгаа шүү. Зориуд та нарыг чийжлэх чи амар гэж дараалалаараа. За одоо тэгэхээр за. Дараалалаараа явуулах юм. За одоо бүгд асуугаа. Who is got you Дуртай үгээд Mohican has Mohican хий гэдэг нь Mohican. Окей. За. Same is got same is got Mohican hair. Ара энэ өгнөдийг хэрэглэхийн тулд ингэж хэлж болно. Mohican haircut, crew cut, haircut гэж хэлээд болно гэсэн үг шүү. Окей? Ийм үсний засварттай гэдгээр хэлнэ. За ингээд эдгээрээ өөрсдөө чийжилчд маш энгийн амархан байгаа биз. За дараагийн үг. A black message гэж хэлдэг тий. Message гэж юу байх вэ хаа? Мэдхгүй. Сахал. Мэдхгүй. Энэ сахлыг хэлж байгаа. Харж байна уу хоёр зүгийг? Энд дээр уруулан дээр байгаас 3 янзаар хэлдэг сахлыг заяа. За. Ямар ядаргатай. Black mouse гэж гэдэг нь ганцхан дээр сахалтай хэсгийг хэлсэн. За white beard ч бол ойлгомжтой. Цагаан өвлийн үг Сантагийн сахал шүү. Long white bird. За энэ бүр уртын сахлыг white bird оороос шүү. Сахлыг үргэлжлүүлдэг заяа. Side bones гэдэг нь хууз сахлыг хэлж байгаа. Хууз юм байна тийм. Side гэдэг нь аднах гэсэн үг шүү дээ тийм. Хуузыг бидний үг нь side bones. За goat гэдэг нь ямаан сахал. Goat зөвөр goat гэдэг үг нь ороод ирсэн байна шүү дээ тийм. Goat ямаан сахал. Тэр сахлыг хэдийн янз байна. 1 2 3 4 янзаар хийж өнөөдөр хичээлээр. Окей? За бас нэг асуугаа. Багшаа side bones ямар сахал гэсэн бэ? Хууз сахал. Side bones гэж. Side bones хууз сахал. Ингээд сахлаа. Who's got a long white bird? Окей. За хариулаарай. Santa Claus is long white bird. Good хариулаа. Santa Claus has got Santa Claus has got. За буцаад хин асуучих туулаа. Who's got side bumps? Okay, side bumps. За энэ дээр өөр John has sideburns. Okay. John has гэх юм бол ботын хэлээр хэлж байна. John is got is гэх юм бол ботын. Багшаа got гэж ямар сахал юм бэ? Ямар сахал? Goat ямар сахал. За дараагийн утгаар оръё. За энэ дээр special features гэж ярьдаг. Энэ маань болохоор өрмөц дөрх одоо хүний нэг нүүрэн дээр нэг өрмөц нэг тэмдэг байдаг шүү дээ одоо тийм ээ. Дөрх. Тэрийг хэлж байгаа гэсэн үг. Хүний гадаад үзмжин дээр ялангуяа нүүр царайн дээр биен дээр ч юм уу те өрмөц нэг зүйлүүд байдаг. Тэрийг хэлнэ л гэсэн үг. Өрмөц юу ч хийж болно нүүрэн дээр ч юм уу. Одоо жишээлбэл энийг бид нар яаж сурах вэ? Тэрийг дээр сурах юм. Who has одоо got байхгүй анзаарч байна уу хоёр? Who a pale complexion гэж хэлж байна. Энэ нь болохоор цонхоогоор цагаан арьсыг хэлж байгаа. Цонхоогоор арьстай хүмүүс эдгчтэй засгүй юм шиг харж байсан уу хоёр? За light гэдэг нь цайвар гэж хэлж байна. White цагаан. За olive гэдэг маань одоо бор таслаг бор. За тэгэхээр бид нэр одоо complexion гэдэг үгийг ашиглаад бид нэр асууж байна гэсэн үг юм шүү дээ. Complexion гэдэг нь өөрөө яаж орчуулагдаж байгаа вэ? Арьс гэдгийг хэлж байхгүй юу? Skin гэж хэлэхээр айгүй бүдүүрээ сонсогддог байхгүй юу? Тийм үү. Ажих байхгүй юу? Тэгэхээр who has pale complexion? Хин одоо цайвар арьстай вэ гэсэн юм байхгүй юу? Тэгэхээр бид нар хариултан дээр нь болохоор юу гэж хэлсэн үү? Жишээ нь Snow White has pale complexion. Хальгоо ингэж хэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ болохоор цонхоогоор арьс, цайвар арьстай, цагаан арьстай, эсвэл бор арьстай гэдэг ийм олон юм байна. За дараагийнх нь who has white skin.
За skin гэдгээр бас хэлж болно. Complexion-ийг чинь орлуулад skin. Энгийнээр бол ингэ ярьчих юм тий. За pale эсвэл olive skin гэж хэлж болно шүү дээ. Цагаан нэ цогцогоор тэгэхээр арьс гэдэг complexion гэж хэлж болно. Skin ихэвчлэн дандаа complexion гэдгээр нь авдаг шүү заяа. За дараагийнх нь broad shoulders гэж юу хэлдэг юм? Энэ хин гараа явцсан уу? Хайцсан. Тийм талхарчиж. Тий. За энэ дээр одоо өргөн мөртэй гэсэн үг шүү. Мөртэй. Ингээ асуучих юм тий. За энэ доор small scar гэдэг юм сорийг хэлж байгаа. Нүүрэн дээр нэг сорим морь байдаг ш. Тий. Жижиг соригтэй. За тачо гэдэг мэднэ үстэй. Энэ хаасаа юу вэ? Юу лээ? Япон. Тачо шивээс. Гого шивэсэлтэй харин. Та ханаас гаралтай гэсэн харин. Гого үг юм асуусан байна. За freckles гэж үг юм мэдхүү. Freckles юу юм бол харин. Сивх. Нүүрний сивх. Freckles. За birthmark гэж ярьдаг. За энэ болохоор мингийг хэлж байгаа. Зүгээр цаашаа гараагүй минг шүү. Ингээд нөгөө гарсан гараагүй хоёр янзын минг байдаг байхгүй юу? Нүүрэн дээр ингээд тондоогод гарсан байдаг шүү дээ. Тий. Мингийг моол гэж ярьдаг. Одоо энэ дээшээ гарсан байгаа тондоогод. Энэ мингийг моол гэж хэлэх юм байна. Зүгээр ингээд наашаа гарч ирээгүй мингийг зүгээр тэгшил байхыг надад birthmark. Яг үнэ. Тэгэхээр on his left cheek гэхээр зүүн талын хацар дээр гэж хэлэх юм шүү дээ. On his гэж хэлэх юм. За би нүүрэн дээр мингтэй гэх юм бол I am гэж хэлэх юм шүү дээ, тийм ээ. Бишээ I am биш I have гэж хэлж байна гэсэн үг шүү дээ. I have юу on my left cheek гэж хэлнэ гэсэн үг байхгүй юу? Одоо тийм юмтай юм гэдэг. За тэгэхээр энийг асуулаа хариулахдаа тийш дээр has гэж хариулах юм шүү дээ. За баасан жаргал асуугаад хариулъя ойлаа. Who has more? Who has under? Who has юу гэж асуусан? Мол гэсэн үү? За хариулъя. Мол гэхээр юу гэнэ үү? Jennifer мөн үү? Jennifer has on his left cheek. Тийш дээ his and her болоо шүү дээ. On her honey. Left зүүн байна гэхээр чинь left cheek. Ингээ чинь сурч байгаа үстэй. Johnny-г асуугаарай. John ч одоо минь хариу. За who has тийм шүү дээ. Who has a small scar on his юу гэж тоо. Нүүрэн дээр forehead on the face. Тий. За тэгээ хэлсэн. Буцаагаад хариулахдаа маш амархан байна те. За энэ бол маш энгийн амархан юм байгаа. Ярианд чинь нэмэг бол айгүй хөөгөн баялаг ихтэй юм аа. Тий. Тэгэхээр энэ эдрийг багш нь яагаад оруулсан гэхээр та хэдэг энэ ном дээр ч одоо зарим байхгүй өгнөд байгаа л та. За энэ дээр та ихтэй энэ ном өгнө өстөгшөө. Ном материалаа юу? Өгөхүлээ тий материалаа өгөөш тий. Харин тий одоо жоохон байгууллагаас нь яадаг үлсэн багш нь ажил дээр очиагүй л өгөх байх ямар ч өгнө өгнө заяа. За энийг хараарай. Тэгэхээр Монголын сайн бичиж авмаар байгаач энэ одоо дөрөвдүгээр тийм байна. Орчуулгуудаа сайн авах хэрэгтэй юм байна. Дараа нь тулахчгүй хууц хуцаар дугаарлуулаад тийм ээ. Тэгвэл бид нар хуулж аваад бичнэгүй асар их цаг байна. За do you have any special features гэж асуусан. Тэгэхээр яана. Энэ одоо өрмөц одоо юу гэдэг юм тийм ээ. Өрмөц тийм одоо нүүр царин дээр тийм ээ тийм содон тэмдэгтэй юу гэж боддгоо гэсэн. Одоо зарим хүмүүс нүүрэн дээр айгүй том мэнгтэй явж идэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр do you think you have any special features? Энийг чи өөр асуучих юм биш. Хариулахдаа хэрвээ тийм бол yes I do тийм ээ. Үгүй л no I don't гэсэн. Энэ асуултын зөвөд чинь оруулсан байна. За хоёр дээр are there any special features you would like to have? Тэр чи одоо биен дээр ч юм уу ямар нэгэн тийм сондгоо өрмөц одоо тэр ямар нэг юм зүйлтэй байхыг хүсдэг. Жишээлбэл шивээс ч юм уу тий. Шивээс үл энийг энэ дээрээ would you would like to have тийм юмтай байхыг хүсэж байна. Одоо жишээлбэл чи шивээс нь дуртай юу? No. I don't like. Тийм бол no гэж хариулах юм тийм ээ.
Гуравдугаар нь what kind of hairstyle do you have? Одоо чиний үсэг яасан чинь те? Ямар төрлийн одоо ямар загварын үстэй вэ? Тэгэхээр чи ямар үстэй? Өөрөөр хэлбэл Long black hair. I have long black hair. Okay. За дөрөвт нь do you like detergent? Hair chase гэдэг үг оруулаагүй. Энэ нь chase дээр үсэрхэг хүмүүс гэж монголчууд бол тийм байдаг те. Яравч гэдэг. Тий. Chase дээр үстэй хүмүүс гэдэг үг чинь hair chase гэдэг шүү. I don't like. Шивээс юм уу тийм chase дээр үстэй чам таалагддаг. I don't like men. Одоо men гэдэг чинь те. With hair chase. Би одоо chase дээр үстэй залуу надад таалагддаг юм шүү. За what does she look like? За энэ дээр болохоор look like гэдэг үг хоёулаа ороод ирэхээрээ тэр ямар хуу одоо харагддаг вэ? Ямар хуу харагддаг яг үнэ. Жишээлбэл таньхгүй хүнтэй би чамайг уулзуулахад чи надаас суух юм шүү. Би чамд нэрийг хэлээ. За нэг тийм хүн шүү гэдэг юм. Чи ямар хуу хүн юм бэ? What does she look like? За хариултыг харъя. She is quite tall, big, short. Өндөр. Нэлээ өндөр. Тэгээд богинохон хар устай. Шар устай гэсэн юм шүү. Sure. Fair hair гэнэ тэр. Fair гэдэг нь шаргал гэдэг дээр орж ирж байгаа юм дээр. What hairstyle does Clara have? За одоо энэ зурган дээрээс юу асуугаад хариулах юм биш. Тэгэхээр Clara ямар одоо загварын өстэй ямар загвар л гэж ярианда өсөн дээр ч ямар төрөл гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ямар загвар өстэй вэ? За нөгөө өснөөсөө ингээд he has гэдэг нөгөө нэг өснийхээ төлөвлөлт гэх юм лээ явчихнаа гэсэн юм шүү тийм ээ. За энийг өөрөө ингээд яриа сурчих юм шамхан. За энэ дээр describing physical appearance. За гадаад одоо төрх байдал бас одоо бид нар яаж болно? Гадаад төрх байдлаа түрүүн хоёлаа нүүрэн дээрх юмнуудыг дандаа ярьчихлаа шүү дээ. Тэгвэл тэр юм уу нам юм уу хэдэн настай гадаад ерөнхий байдлыг ярина гэсэн. За physical appearance гэдэг нь гадаад одоо биеийн том юм уу жижиг юм уу тарган юм уу туранхай юм уу гэдэг хэлийг асууж хэлсэх нэ. За бас энэ яруулаа уншаарай. What does Lucy look like? How tall is John? Okay. За энэ хоёр хариултанд нэг хариулт болно гэж чинь асуулт нь. She is tall гэдэг үгэн дээр ISH залгаад ирэхээр өндөрдөө гэсэн үг болж ирж байгаа. Тэр эмэгтэй нэлээ өндөрдөө. Тэгээ ямар гэж юм? Богинохон, шулуун, хар устай болж байна уу? Уцаагаад she is slim байлаг гэсэн. За skinny туранхай, overweight илүүдэл чимтэй, short намхан. Илүүдэл чим гэдэг бид нөгөө тарган гэж хүнийг ярихаар аягүй бүдүүлж сонсогддог тийм ээ. Тийм учраас overweight нөгөө fat гэж яриад байдаг шүү дээ. Fat гэдэг үгийг аягүй бүдүүлэг үг гэж үздэг байхгүй юу? Чи одоо аягүй дургу хүнтэй жишээ you are fat гэж хэлж болно гэсэн үг ойлгосон уу? Маш илтгэр хэлэх юм бол overweight гэдэг нь аягүй сонирхолтой илүүдэл чимтэй намхан тий. За she is in his late 20s нилээ 20 гарсан гэсэн. Late гэж байгаа одоо нилээ 20 тийм ээ. Эсвэл and of average height build. Height гэдэг нь дундаж өндөртэй. Одоо зэргийн нийтийг build гэдэг нь биетэй гэсэн утгатай. Биетэй гэдгээр орж байгаа. Энэ дээр болохоор height гэж өндөртэй. За дараах нь she is around 25. Ойролцоогоор 25 насны гэдэг нь around гэдэг үг шилжүүлсэн тийм үү? За in his эрэгтэй хүн дээр бол in his 30s. За нэг 30-аад насны бид нар ярьдаг баримж байгаа тийм ээ. Middle aged дундаж насны. Дундаж насны. Okay. And дундаж өндөртэй. Дундаж өндөртэй. Энийг хэлчихсэн. She is about 1.65 1 метр гэсэн юм шүү дээ. 1.65 сан. Энийг бас энгийн юм шиг нэг хүмүүс хэлж мэддэг байхгүй юу? Тийм ээ. За одоо энийг сайн анзаараад аваа. She is got гэдээ ордчихсан байгаа. Got. Тийм ээ. Энэс дээшлийг дандаа is гэж яриад. Is-ээр аваад. Энэ дээр болохоор longest hair нөгөө long гэдэг юм дээр ISH заргаад уртвтар гэсэн үг. Уртвтар. Уртвтар үстэй. 20s 20-од насны тий. За энэ 20 гэдэг дээр бас нөгөө she's got
got гэж хэлнэ. 20s биш энэ дээр болохоор is гэж хэлнэ. Got нь ганцхан long өссөн дээр хэлж байгаа гарч байна уу? За. Өссөн дээр бид нар дандаа is гэж хэлдэг шүү дээ. She's 20s, эсвэл she's roughly 40. Бараг 40-од насны, тий? 20-од насны. Одоо энэ дээр ингээд бид нар хүний бүрэн төгс ярьж сурч байгаас энэ хичээлээр энэ нөө. За энэ I think за энэ дээр одоо Jennifer, Ronald, Andre, John, Eric, Bruce гэдэг чи өөрөө одоо энэ удаалаа байгаа учраас өөрөө хэлж сурна гэсэн. Хоёулаа ингэ уншаад асуугаа явуулсан. Заяа. Энэ дээр I think depends is гэж харж байна. Миний бодлоор одоо хин depends юм уу? Гүнж нь гүнж эсвэл миний бодлоор гүнж одоо тийм зантай энэ зантай гэж хэлдэг байгаа байхгүй юу? Миний гурван юм хэлж байгаа. In my opinion энэ ханху хатан гүнж гэдэг энэ дээр is гэх ямар юм? Жишээлбэл I think friends is optimistic яа гэж юм те. За. Тэр энэ хойноос шууд ингэ хэлээ. I would say friends is I would say this is job. Эсвэл юм гурван янз юм. Тэгэхээр гурван янз юм. Ангид нэг орчихсон хэрэг багш. Энэ гэдэг артиклыг авч байна. Яагаад энэ авсан хэрэг? Энэ юу байгаа учраас is optimistic яа. Тэр бол нэлээ өөдрөг багш. Харж байна уу? Тэгээд нөгөө ихшгээр эхэлж байгаа тий. She is quiet гэдэг маань хойно нэр үг байхгүй учраас авч өгөх байх нь шиний ялгааг нь гаргасан. Анзаарсан уу? Энэ яваад нэр үг байхгүй бол энэ авч өгөхгүй гэсэн юм байна. За дараагийн нэг хэсэг маань юм байгаа. Describing character path. Энд дээр зам байдалтай холбоотой. Гадар бүрэн гүйцэтгэж оруулсан маань анзаарч байгаа тийм. Тийм. Цаан төвчтэй байдаг. За энэ ингэж гэсэн юм. Who do you think is optimistic? Яг үнэ. За энийг ингээ асуучих юм шүү дээ. Энэ одоо уран зураг байлаа гэхэд чи хэнийг өөдрөг гэж бодож байна? Эсрэг үг нь шүү заяа. Харин optimistic гэхээр ямар үг вэ? Дандаа эсрэг үгийг тавьсан юм шүү дээ. Чи үгийг тэнцүүгээр амар байгаа үстэй. Who do you think is optimistic? Чи түрүүн дээр бичсэн оруулсан те I think гэж хариулж байгаа юм my opinion my view. So I would say дөрвөн янз. Хэрэглэнэ гэсэн дөрвөн янз. За дараагийнх нь who do you think is mischievous? Mischievous гэдэг нь хөвгөлтэй гэсэн үг шүү. Хөвгөлтэй. За тэр энэ адилхан humorous алай шогц замтай үнийг хэлж болох юм шүү дээ. Хөвгөлтэй гэдгийг хоёр янзаар хэлж байна энэ дээр. За энэ дээр who do you think is cunning? Cunning гэдэг нь залтай гэсэн үг. Залтай гэдгийг cunning гэж хэлж байна. Crafty гэж хэлж байна. Crafty cunning. За энэ дээр evil гэж хэлдэг. Evil хорон муус гэсэн. Хорон wicked. За wicked гэж бас хэлэх юм шүү дээ, тий. За энэ дээр Wayne. За Wayne гэдэг нь хувийн хичээсэн гэдэг satisfied. Одоо өөртөө эсвэл энэ дээр нөгөө хувийн хичээл гэдгээс гадна нөгөө өөртөө сэтгэл ханамжгүй хүмүүс байдаг шүү дээ. Тэ? Энэ бүх юм хийж болно гэсэн. Өөрөө сэтгэл ханамжгүй өөрийнхөө гадаад үзмж юм тий. Greedy. Шуналтай. Тэр нөгөөт материалист яг байгаа үгээр хэлж байгаа үстэй. Тийм ээ. За, brave. Нэг утга нь dare. За энийг hypercritical гэж байна. Hypercritical гэдэг маань хоёр айлтай хүмүүсээс ачим нотгүй тийм ээ. Hypercritical. За бас mock гэж байна. Opinion гэдэг нь дуулууртай. За тэр эсрэг үг нь юу вэ? This гэдэг дунд нь заа. Generous гэдэг маань generous гэдэг үг нь generous өглөгч шүү дээ тийм ээ. Өглөгч. За эсрэг үг нь юу ах вэ? Tight fist. Tight fist гэдэг. Харамч
Харамч. Яг үнэ. Tight гэдэг нь ингээ утгаар нөгөө бариу гэсэн үг шүү дээ, тий? Тийм ээ. Тэгээд жирхөө гэж хэлдэг шүү дээ. Тэгвэл tight гэдэг үгээр писцэд салангуудаа энэ маань харамч гэсэн үг юм шиг. Харамч. Энгийнээр mean гэж ярьдаг бас. Mean. Энэ бол нэлээ дэвшний үг гэсэн үг гоё. Хаад үг юм тийм ээ. За бид нар lazy гэдэг үгийг аяг мэддэг үү? Илмийн тийм шүү дээ. Тийм залхуу lying гэдэг байгаа гэсэн тийм. Бас нэг шинэ үг мэдэж авдаг гэсэн үг шүү дээ. За. Окей. За одоо энэ гураас чи асууна. Чи нэг өөртөө асуугаад хоёр үнтэй ярьж байгаа юм шиг. За асуу. Яна. Энэ бэлэн байгаа юм чи яа мэг багчтай. Who do you think is brave? Хариулаарай. Хариултаа яа гэлээ энийг ашиглая. I'd say гэхлээр энэгээр нь чичиж. I would say. Хачно. За зүгээр нөгөө in my opinion гэж хэлж болох юм аа. Дөрөв янз байна. За in my opinion гэхлээр. In my opinion the Одоо энэ гурыг аль нэ? brave is capital hook. Okay, capital hook. За ингээд асуугаад болчихж байгаа юм зү. За дараагийн энийг асуугаарай. Эсник. Who do you think is patient and intelligent? Okay, patient гэвчээртэй ухаантай. Patient. I would say I'd say Ben. Ben-ийг ухаантай гэвчээртэй гэж байна. За дараагийн What's your like? За одоо нөгөө алгацсан маяг анзаарч байна уу? Тийм байна. За like гээд ганцаараа байхаараа ямар хүн бэ гэж байна. Дандаа зан чанарын асуу. Муухай ааштай юм уу, илдэг юм уу? Зүгээр л Джон ямар хүн бэ гэж байна шүү. Тий, Джон ямар зантай, заныг асууж ингэ ойлгоч. Ойлгосон. Ямар бид нар ярьдаг ус тэр нь ямар хүн бэ гэхээр сайн юм уу, муу юм уу гэдгийг багсаг. Гадаад үзэн зүйлс хамаагүй. Хариултыг хараа. He is self-confident гэнэ. Ой чийсэн. За дараах нь what type of personality trait is Lucy? За I think she бас. Тэр Lucy ямар хөө зан авиртай хүн бэ? Ямар хүн? Shy child. Okay. Хүүхнээс тийм ичимхий. Яг юм. Timid гэж хэлж болох нь байна. Эсвэл shy, ичимхий. I think she is a timid child. Тэр нэг жоохон ичимхий хүүхэд гэж хэлж байна. Жоохон хүүхэд. Shy гэж хэлж болно юм. За дараагийн бас юу гэж асуух нь? What sort of character trait does Pet have? За бас нөгөө зан чанартай адилхан юм тий. Тийм ээ. Араншинтай хүн бэ? Pet юу юм? Тийм бааз? In my view, he has a great sense of humor. За энэ sense of humor гэх нь маш хөвгөлтэй гэсэн үг шүү. Миний бодлоор тэр нэлээд хөвгөлтэй. Тий. За сүүлийнх нь харъя уншаарай. What kind of person do you like? Танд ямар хүн таалагддаг вэ? Окей. За хариултыг харъя. I like. Энд дээр зүгээр л I'd like гэмо. I would like. Үгүй. I would like би тэгмээрээ гэсэн үг. Өөр чи. За тэгэхээр зүгээр шууд I like Pam. I like Pam. She has really good sense of direction. And direction гэдэг энэ ямар гарч ирж байна хэрэг тэр одоо нэг явсан замаа анддаггүй нэг хэлдэг. Нэг удаа яваад дараагийн удаа төөрдөггүй. Тийм нөгөө нэг тэр чи явах юм гэдэг юм. Тий. Би бол яг тийм хүн. Тийм үү. Тий, нэг явсан замаа айгуу сайн чийжлээ шүү. Машин барьж явахгүй би машин барь. Тий, замаа айгуу сайн мэдээд байдаг. Би машин цугаа явж хаана юу яваад ба би хаана яваад байна гэж амьдаа хийгдэж шүү дээ. Өөр машин барь яваад гайвуулж шүү тий. За тэр хүнийг зөв чигээ алдахгүй нэг sense of direction юм биш та. Энийг чи анзаараа хараа. Энд дээр good гэдэг үг орж ирсэн бол энэ дээр great sense of humor энэ хоёр юу солисон? Humor гэдэг нь алиа хахах ш. Direction гэдэг зүг шиг гэдэг энэ хоёрхан үгийг солиод авах нь өөр болчих байгаа анзаарч байна үү те? Хад одоо энэ тэгээд юу яасан? За. Ялгах хэцүү юм аа. Одоо за have and have got болоод ирлээ. Өмнө орж ирж саяны чинь. Одоо энэ ном чинь нэлээд агуулга өндөртэй ном байгаа шүү. Одоо тэгээд нэлээд ширүүхэн явна гэсэн үг шүү. Have and have ерөнхийдөө ийм олон янзаар хэлсэн. За чи тэмдэглээд авах биш Монголын хэлийг явуулчих. Онлын гэсэн үг юм. За for talking about positions гэж нь өөрийн эзэмшил өөрт одоо байгаа эзэмшил ямар нэг юмтай байх юм бол энэ цагийг өөрийн
эзэмшил гэсэн үг шүү дээ. Жишээлбэл хичээдэг хүүхдээ. Нэг хоёр. I have two kids. За Two children. одоо English books гэх юу вэ? Маш олон англи хэлний тэр чамд ном байдаг бол ерөөс энэ хооронд ингээд нэр үгийн солиод авчихна гэсэн. Би хэдэн хүүхдтэй гэсэн баасан жаргалаа сая? Нэг гэсэн хоёр гэсэн. Хоёр. Тэгвэл юу гэж нэ? I have got two children. Got нь орох юм уу? Орно шүү дээ. I have got. Хоёр янзаар хэлж болно заяа. I have гэж хэлж болно. I have. Заяа. За I have got plenty of friends. Энийг хараарай. Бидэнд got plenty of friends. Plenty гэдэг нь хангалттай. Бидэнд хангалттай олон найзууд байдаг. Хангалттай найзтай. За нэгдүгээр ийм эзэмшилтээр бүх юм хэрэглэнэ. За хоёрт relationship харилцаа холбоо дээр хэрэглэнэ гэсэн. Харилцаа гэдэг нь хин нэгнтэй сайн харилцаатай байх. Бидний ярьдаг шүү дээ ээжтэйгээ сайн харилцаа, даатайгаа сайн харилцаа ярьдаг тийм. She has got close relationship with her daughter. Тэр охинтойгоо нэлээд дотн харилцаатай гэсэн. Нэлээд close гэдэг нь дотн гэдэг явж байна гэсэн. Тэр хин нэгний сайн харилцаатай, муу харилцаатай тохиолдол бид нар have got, has got гэдэг нэрийг хишээт дээр болохоор has got гэдээ ороод ирж байна. Тийм тэгээ юм гэсэн. За C дээр өвчин дээр хэрэглэнэ. Өвчин. Жишээлбэл illness юм аа. Illness гэдэг ерөнхий өвчнийг хэлж байгаа. His grandmother has got backache. Түүний эмээ нурууны өвчтэй. Бүх төрлийн өвчнөөр has got гэж хэлсэн шүү дээ. Ойлгосноо. За ингээ өвчин дээр бид хэлж явчихна. Дараагийнх нь find гэж байна. Энэ нь болохоор өөрийн санаа бодлоо бид хэлэхдээ өөрийн санаа тэрээ сайхан санаа байна, гайхалтай санаа. Гайхалтай, муу санаа. I have got brilliant idea. Надад нэг гайхалтай санаа байна. Харж байна уу? Энэ онлайн аягүй чухал байгаад бидний мэдээд авчих юм бол хэрэглэхэд аягүй амархан гэсэн. Дөрвөн угаасаа энэ дээр байгаа за. Идэр. For time цаг хугацаан дээр хэрэглэнэ бас. За цаг хугацаан дээр юу гэдэг? Минутын дээр хэрэглэнэ. Цаг, өдөр, жил, жишээлбэл they have got 1 hour to finish it. За үүнийг дуусгахад тэдэнд нэг цагийн хугацаа байна. Харж байна уу? Have 1 минутыг хэлж болох юм тийм ээ. Цаг, өдрөө, жилийг хэлж байна. За яг одоо нэг өрмөц special features тийм ээ. Нэг сорвтой, тийм мэдтэй санаж байна уу тийм. За John has got a small scar on his right cheek. Одоо нүүрэн дээр арай нэг нүүрийнхаа баруун талд жижигхэн бид нар бас хүмүүсийг тэгж ярьдаг шүү дээ тийм. Ингээд ийм юмнууд дээр бид нар хэрэглэнэ. За энэ дөрвөн за энэ онлууд нь аягүй чухал юм шүү дээ тийм. За дөрвөн нь энэ дөрвөн дээр батлах хэлбэр дээр тийм ээ. За энэ his students гэхээр хишээт дээр шууд орчихгүй мó. Биш оюутнууд гэдэг нэр байхгүй юу? Зориуд би хүүхдүүдээ ингэж толгойн нэрээр болохоор ингэж тавьж байхгүй юу? Түүний оюутнууд харж байна уу? Олонтаа үүссэн байхгүй гол нь. Хэрвээ S байхгүй бол хишээтээр орно гэсэн үг заяа. За олонтаа болохоор энд орж байгаа юм шүү дээ. За үйл үг маань юу орж байна? Have got. За энийг хараарай. I гэж ярих юм бол got гэдгийг заавал ашигладаг дүрмтэй заяа. I гэж гадаад хүн чамтай I гэж ярьдаг байхгүй юу? I got гэж ярьж байгаа юм бол энэ юм юмтэй. I have гэх юм бол ингэж хоёр янзаар ярьдаг байхгүй юу? I have, I got. Жишээлбэл харъя баялаа. I got brothers ингэж хэлнэ шүү дээ. Надад ах нар гэдэг. Эсвэл I have brothers. Have гэдэг ангаар нь хэлж болно. Got-ыг ямар тохиолдолд хэлэх вэ гэхээр I гэж авчирсан тохиолдолд got-ыг заавал хэлэх. Тэгвэл үйл үг. Гэхдээ нөгөө утга нь адилхан үстэй. Тий адилхан. Хоёр янзаар хэрэглэж байна гэсэн үг байхгүй юу? За би хоёулаа харъя. His wife. Одоо юу орсон? Хишээт. Хишээт. Your girlfriend. Харж байна уу? Хүний хөршин. Has got. Тэгвэл авчирсан хэлбэр түрүүн би хэлээдсэн his wife is got гэж учраас заавал got-ыг хэрэглэнэ. Lot of knowledge тий. Түүний ихнэр маш их мэдлэгтэй. Мэдлэгтэй. Эсвэл his wife has a lot of knowledge гэж хэлсэн шүү дээ тий. Knowledge. За ингэж хоёр юм хэлчихнэ. За C харъя. There's no has a car. Тэдний хүү
Хөө машинтай. Дараагийнх нь уншаарай. Your friends have plenty of money. За орчуулъя. Чиний найзууд plenty of money. Хангалттай. Хангалттай мөнгөтэй юм аа. Тий, ягаад би энийг оруулаад байна гэхээр чэйжлэх гэж хэлж байгаа байхгүй юу? За plenty. Тий, хангалттай, найзтай харж байна уу? За батлах хэлбэр нь маш энгийн байгаа үстэй. Энгийн. Тийм ээ. За энэ дээр үүс хэлбэр гэж байна. За үүс хэлбэр дээр бид юу хэлэх нэ гэхээр эзэн би хараа нөгөө you they we your uncles гэдэг олон доо тий students and үүс. За auxiliary verb гэж юм маань туслах үг шүү. За жишээлбэл I have not got энэ хэлбэр нь жишээ хэлбэр нь I haven't got any sisters. Харж байна уу? надад ямар ч өгч байхгүй гэж байна. Verb pair гэдэг нь үүлэг нь хойрхгүй гэсэн үг. Тусахгүй ноож гэж байна тийм үү? За хоёр янзаар үүсдэг шүү. Дараагийнх нь I do not have. No present simple-аас хэлнэ шаарч байна. I don't have. За don't have гэдэг орсон тохиолдолд готонд хэрэглэж болохгүй гэсэн үг шүү. Энийг тийм батлаарай заяа. I don't have any sisters. Харж байна уу? Нэ? За students don't have any sisters. Don't гэж хэлж байгаа тохиолдолд гот нь ерөөсөө орч болохгүй нэ. За энийг хоёлаа харъя. Бигийн he has not got. Нэ? She hasn't got any English book. Hasn't got гэсэн юм нэ. За he шийдэх present simple үүсэж байгаа анзаарч байна уу? Doesn't have any English book. Doesn't have гэх нь has гэж болчих байх юм шүү дээ тийм ээ. Doesn't have. Тэгэхээр won't have гэж үүсэж байна. Doesn't have биш ихтэй doesn't have энэ орж болохгүй нэ. За энийг харъя чи. John doesn't have lung cancer. Тэгэхээр John бол уушигны хорт хавдаргүй гэж байна. Lung cancer гэдэг нь дандаа хорт хавдрыг хэлдэг шүү заяа. За. Уушигны хавдаргүй doesn't have lung cancer. Энд дэр ингэж болно нөгөө энэгээр үгүйсэж болно. John hasn't got юу юм? Lung cancer. Cancer. Заяа. Hasn't got нэг хүчтэй ингэж бичсэн бол одоо өөрөө чэйжлээд яриад явахаас өөр арга байхгүй за. За эндээс асуулт байна уу? Тэгээд агшаа энэ нэг present simple бүрээд байна штэ. Энийг нь тэгээд ямар үед нь энэгээр хувиргаад ямар үед нь одоо энэ готтой хэрэглэх. Энэ бол аль нь ч хамаагүй зүгээр л яг хоо present simple нь болохоор жоохон албархгүй гэж үздэг юм л да ер нь. Интернет don't have, doesn't have гэдэг бичсэн байдаг байхгүй юу? Тий, дандаа эдгээр нүдэг тий. Тийм, тэгэхээр яг жоохон бичгийн албандуу гэдэг present. Аль нь хамаагүй. Одоо энэ you, they, we, your uncle, students энэ хоёр энэ бүх subject дээр энэ got-тэй хэрэгж болно. Энэ do not have гэдэг present simple-ээрээ тийм ялгаа байхгүй. Гэхдээ чи хүн чамд ингэ хэлсэн шүү дээ. I don't have enough money гэж ярих чи ойлгодог байх хэрэгтэй. I haven't got any money гэхээр бас за. Энэ хоёр нэг өгшөө гэдгийг л би мэдэх хэрэгтэй. Юу ярьчих үү гэдэг ингээ ойлгох байхгүй ойлгосон. За. Тийм учраас хоёулын нэг оруулж өгсөн байхгүй юу? Уул нь ингэж нэг оруулж өгөөд юм л да. За асуулт. Interactive бол ерөнхий асуулт болж байна тийм ээ. За ерөнхий асуултыг бид нар яах вэ? Туслах үүдгээр гэсэн өдөр улаанаар гэсэн маа анзаарч байгаа тий. Have юун дээр have гэж суулгаа нөгөө олон тоон дээр. Have you got any brothers or sisters? За авчихлаа. Чи ах олон эгчтэй юу? Чамд ямар нэг ах олон эгч байгаа юу? Окей. Тэр have got үйл нь дотор орж байна. Verb pair нь бити object нэ. За хариулъя баялаа. Yes. Хариулъя. Yes, I have. Have. Okay. Энэ subject гэдэг буцаагаад бичээл have хариулчих юм тийм ээ. Үүсгий хоёлаа. No, I haven't. Got. Энтерч нь. Yes, no ингэж. Yes, I have. Yes, I have got гэж үгсэж болохгүй юм байна л. Зүгээр
хэлсэн ч болно хэлээгүй ч болно хамаагүй. Have you got гэсэн бол yes I have ялгаагүй. За яа. За. Одоо энэ present simple-аас асуусан байгаа харж байна уу? Do you have any car? За хариулт. Yes I have. Аха. No I don't have. Ингээ хариулт. Present simple-ээр шүү дээ, тий? Do гэдээ асуух юм бол чи өгөөсгтээ don't have гэж хариулна шүү дээ. Түүнээс haven't got гэж хариулж болохгүй шүү ойлгов. За дараагийн нь хоёлаа харъя. Has he got ханиад тий? Тэр ханиад тий. Yes. He has. Okay. No. He hasn't got. За маш энгийн байгаа зү. Амхан байгаа зү. За дараагийн энд эдрээ чийж чи энийг тэгээд нөгөө бичиж чийжлээсээ би дандаа хэлээд чийж чи ингээд гаргаж аваад хамдар бичиж тавьчихдаг юм яа. Тэгээд хүн амьтнаас одоо найзаас юм асууч чамд ном байна уу, зав байна уу, цаг байна уу гэвэл дандаа энэгээр асуу хоёр янзаар асууна. Do you have эсвэл have you got маш амархан янзаар чийжлээс сурчсан юм. Дараагийн Does your father have a spare time? Okay, чөлөөт цаг гэсэн үг шүү дээ. Тэ? Хичээлээрээ. Чиний аав чинь чөлөөт цаг байна. Хэр их байдаг вэ? Yes, he doesn't болохгүй. Doesn't гэж орж байгаа бол хайв хувирахгүй гэсэн үг шүү заяа. Тэр yes, does гэж нэг хариулж болно. Эсвэл yes, he has. Хоёр янзаар хариулж болно ш. No гэж хариулж болохгүй юм уу? Бодно шүү дээ. Тэгэхээр no. Doesn't have. За. No present simple-ээр хариулна шүү дээ. Has гэж асуусан бол hasn't got гэж хариулна. Present simple-ээр асуусан present simple-ээр асуухны гэсэн үг юм шүү дээ. Тийм ээ? За чи нэг 3 өгүүлбэр асуулт бичиж. Бичээд хаа? Тий. Эсвэл шууд асуусан ч болно. Асууч өгөх шээ. Сабжектийн дандаа солиороо. Хоёр янзаар асуусан. За. Хайсаар асууж болно. Do дасаар. За юу гэсэн. За. Have you got any children? Okay. За хариулаарай өөрөө. Yes, I have. Okay. За хийшээ дээр асуу. За. Багш хүүхдтэй юу гэсэн бэ? Хийшээ дээр үү? Асуулт нь зөвшөө. Энэ. Das ist it. Айс. Алимөр асууж байна. Айсаар нь асууж. Багш хүүхдтэй юу гэсэн бэ? Юу гэсэн бэ? Has teacher got Okay. Any children? Any children? Yes, it has. Yes, she has. Итэн авахгүй энэ. Yes. Тийм ээ. За. Yes, she has. Okay, одоо present simple асууч. За. Do you have any children? Okay. Yes, I have. Хийшээ дээр. Does your any children have? Does гэж хий юм уу ши энийг байхгүй юу? Does she any children? Does she have ачуу? Does she have Does she have any children? Okay. Yes, she does. Okay. Сорчоо. Ингээд яриад байсан гоё юм. Тийм. Хамгийн гол нь хэлсээ яриад байвал чиний ойролд ч орж байгаа гэсэн байхгүй юу? За. Энэ болохоор юу юм тэр special questions байгаа. Тусгай асуулт нь yes no хариулж болохгүй. Тийм. Special questions асууж байгаа асуултыг чинь тэмдэглэсэн байна. How many тийм ээ? Энийн хойноос нэр үг орчих шүү ганцаарч байна. How many books? Туслах үлэг have юм уу дүү энэ хоёрын нэгнгээр нэсэн чинь how many books have you got? За. How many гэх нь тоож болох нэр үгнээр хэлдэг шүү. За юу. How many тоож болох. How much гэхээр тоож болох нэр үгнээр. Болохгүй. How much sugar do they have? Тэдэнд хэрэг хэлсэн сахар байна. Хэлсэн сахар тоож болох учраас much гэсэн. Тэ? За, хоёулаа харъя. I have got a lot of books. Хариултын how many books гэсэн.
учраас I have got a lot of books. За they have little sugar. Тэгэхээр энэ хариулт нь Тэдэнд сахар little гэдэг маань тоож болох нэр үгэнд хэлдэг байхгүй юу? Тэдэнд багахан одоо сахар байна. How many countable noun? Countable гэдэг нь тоож болох нэр үгийг countable. CN гэдэг slide the dictionary гэж тийм ээ. Dictionary дээр CN гэж тэмдэглэсэн бол тоож болох нэр үг гэсэн үг. Чи одоо үг хайцтай хойно гараад ирдэг чи саасаас маш хэрэглэхийг бодороо заяа. Count ч угаасаа нөр нэмэхийн юу вэ? Тоож болох нэр үг гэсэн үг. За how much? За урд нь uncountable гэж байна. Тэгэхээр тоолж болохгүй. Тоолж болохгүй. За энийг хараа a lot of энэ болохоор тоолж болохгүй нэр үг хоёуланд нь ашиглана гэсэн. За. Тоолж болоход нь чирэглэн, тоолж болохгүй. Гууд нь болох юм байна тий. Маш их гэсэн. Саны энэ гурав ингээ хамтдаа явдаг байхгүй a lot of маш их гэсэн. За дараах нь a little тоолж болохгүй нэр үг нь little ялимгүй and much uncountable noun харж байна уу? Тийм ээ. And much. За хэр зэрэг хэрэглэхээр баг зэрэг энийг хоёуланг нь тоолж болохгүй нэр үгээр ашигланэ. За any гэдэг нь ямар нэгэн аль нэгэн гэсэн санааг илэрхийлдэг. Энэ маань асуулт болон өгөөсгөх одоо өгүүлбэрт ордог. Асуухтаа болохоор одоо аль нэгэн ямар нэгэн хойно нэр үгтэй авах нь хоёулын түр асуугдсан хаанaalаа асуучсан те any асуулт өгсөн батлах хэлбэрт орохгүй шүү заяа. Асуултанд орж ирэх нь вэ? Өгөөс өгүүлбэрт орж ирэх нэ. За hasn't got гэдэг нь албан бус хэллэг informal гэх чинь доктортой бичсэн маань. Бус хэллэг байна. I've got he's got албан бус хэллэг байна гэдэг юм тийм ээ. За дараагийнх нь Do you have албан ёсны хэллэг FML гэдэг ингээд товчлсон цаасаас formal гэдэг инхийн бол албан үг байна гэж харах нь шүү дээ. За. Do you have any children? Have got has got гэсэн үг. За ингээд өнөөдрийн хичээлийг хоёул ярьсаар байгаа зүйл дуусчих шин тийм ээ. За энийг өнөөдрийн хичээлээс асуух зүйл байна. Нэг хоёр эднээс нэг үүдчихв. Өнөөдөр тэгэхээр ерөнхийдөө have got has got-ыг ашиглаад бид нэр юу сурах гэхээр ерөнхийдөө хүмүүсийн одоо харилцаас эхлүүлээд сурсан. Тий, харилцаанаас эхлээд. За нэгдүгээр слайднд болохоор юу ütсэн гэхээр хүмүүстэй одоо хин нэг хооронд нь танилцуулах юм байна. Өөрөөс танилцуулах. Зөвшөөрөл авах. Тэ? Би өөрийгөө танилцуулж болох уу гэж зөвшөөрөл авахыг олон янзаар хийлээ. Хоёулаа ихний слайднд ütсэн байгаа. За хоёрдугаар слайднд болохоор мэдчихэж байгаа тийм ээ. Өсийг гадаад төр ус. Тэгээд зүгээр нэг бичээгүй нэг асуултанд хариулт гэх юм шиг байна. Тийм ээ. За энэ дээр энийг бол өөрөө зураг харж байгаа л яриад асуугаад хадлаад байгаа юм шиг. За энэ дээр болохоор одоо гадаад нэг өвөрмөц одоо том тийм ээ. Том нэг энэ дээр болохоор гадаад одоо ерөнхий төрх байдал ойлгож байна. За тэгээд тэр өндөр ном. Одоо чи энийг гэрийн даалгавартай явах гэхээр өөрөө асуугаад энэ зургуудаар ярина юм биш. Одоо жишээлбэл what does энэхний хүнгийн гэж байна. Jennifer. What жишээлбэл what does Jennifer look like? How tall is she? Ингэдэг учраас. За she is гэж байгаа тийм нэлээд өндөр биш. Tall is with одоо ямар вэ? Long тийм ээ. Одоо урт stretch одоо юу гэдэг нь hair ингээ яриад сурна гэсэн үг. Юугаас авчихсан юм шиг тий. За энэ дээр болохоор миний одоо зам байдаг. Аштай тийм ээ. Дараагийн хайв гот энэ гэсэн энэ дээр болохоор ерөнхий амтан байгаа энэ юм дээр хэрэглэх шүү. За энэ батлах хэлбэр. Энийг хараад өгөөсг. За. Энийг ингээд шууд хараад
Өнөөдөр солиод ярьчихсан гэж байгаа юм тийм ээ. Аа. Яг юу асууж жагаад